Энэ гурвын осоорега арга гэдэг дүрм ба. За энэ болохоор ерөнхийдөө бол жоохон муу юмн дээр хэрэглэгддэг. Одоо тэгэх аюултай, тэгэх магадaltaй, тийм одоо сөрөг үр дүн гарах аюултай, магадaltaй гэсэн ийм утгыг бол илэрхийлдэг гэсэн. За хэдүүлээ Японоор орчуулах юм бол Тоую Шинпайга арга гэхээр одоо тийм тэгэх магадaltaй тийм ээ Шинпай гэдэг нь тийм санаа зовох юм гарах магадaltaй. За эсвэл Каносега арга гэдэг нь бас л магадлалтай гэж орчуулагдана тийм ээ. За ерөнхийдөө бол энэ осорега арга Японоор тайлбарлах юм бол Warui koto ga okoru kamoshirimаsen гэхээр муу зүйл одоо тийм болж магадгүй гэж орчуулагдаж магадгүй чинь тийм ээ. За монголоор юу гэж орчуулах юм бэ гэвэл магадaltaй байна, аюултай, эсвэл үр дагавар гарах боломжтой, гин шүү гэдэг иймэрхүү одоо тий дандаа муу зүйл тохиолдож болцсохгүй сөрөг үр дагавар гарах магадaltaй үед ашиглагддаг албан ёсны бичгийн хэм маягаа гэж бичсэн байна тийм ээ. За Сицу Цокугийн харах юм бол үйл үгийн жишөө К дээр осораяар Найкей дээр осораяар за эсвэл Мэши буюу нэр үг дээр авах тохиолдолд нөө аваад осораяар гэж болох нэ. За поинтыг нь харах юм бол энэ дүрмтэй холбоотой поинтуудыг ихлэ харъя тийм ээ. Зохиолгол зүйлүүдийн. За нэг нь болохоор анхаарах хэрэгтэй зүйлүүд нь болохоор нэг нь болохоор би түрүүн олон удаа хэлсэн Warui Kanose гэхээр одоо муу юм болох магадaltaй. Ер нь бол дандаа сөрөг үр дагаврыг гарах магадaltaй гэсэн үг ярьдаг. Тийм болохоор одоо жишээ нь ийм өгүүлбэрт бол ашиглахгүй байх нэ. За жишээ нь Аштава Хареру осоорега харуу гэж ашиглахгүй нь яах нь шүү дээ. Яг тэгвэл аштава хареру гэдэг маань болохоор маргааш одоо цэлмэг байх магадaltaй гэдэг дээр энэ дүрмийг ашиглахгүй харин дэшөө гэдэг дүрм ашиглах юм байна гэж энэ дээр бичсэн байна. За хоёр дахь нь харъя. Хоёр дахь нь болохоор эсэргээрээ одоо тийм санаа зовох юм байхгүй. Тийм аюулгүй тэ эерэг утгыг хэдүүлээ бас энэ дүрмийг ашиглаж хэлж болно. За эерэг утга нь юу юм бэ гэвэл осорева най тэгэх боломжгүй тийм ээ. Эерэг үед нь болохоор осорева най гэж бичих юм байна. За эхнийх нь нэрийг харах юм бол коно кусурева тадашику номеба фукусайоно осорева най буюу энэ имийг зөв уурах юм бол side effect гэдэг нь штэ. Одоо тий өөр тийм муу одоо биенд нь тийм муу нөлөө бол үзүүлэхгүй гэж гарч иж байгаа гэсэн. За хоёр дахь нь болохоор коно жишиниору цунамино осорева аримасен гэхээр энэ газар хөдлөлтөөс болсон болсон нь одоо цунамигийн аюул байхгүй гэж энэ гарч ирж байна. За гурав дахь поинтыг харах юм бол ерөнхийдөө бол гурав дахь поинт дээр юу гэж ярьж байгаа гэвэл дандаа юм нь бол албан ёсны бичгийн хэм маяг дээр их ашиглагддаг. Тэр нь Цукош ката гэж бичсэн байх шүү дээ тийм ээ. Ямар үед юм бэ гэвэл news буюу мэдээ, Тенкио хувь буюу цаг агаарын мэдээ, Оширасео сүрэ буюу ямар нэг юм мэдээлэх үед энэ дүрмийг бас их ашигладаг байх нэ. За жишээ нь тайфуга чикадзуйте иruので明日の天気は大きく崩れる恐れがあるгэхээр тайфуга чикадзуйте иruのでгэхээр хар салхи одоо ойртож байгаа учраас маргаашийн цаг агаар аштоно тенкива маргаашийн цаг агаар окиго кузүрэрү осорега ару гэхээр одоо цаг агаар нь одоо муудах тийм магадлалтай. Гэт энэ болохоор ерөнхийдөө л тенки ярьж штэ тий цаг агаарын мэдээг ярьж. За хэдүүл өөр бүн харах юм бол Кономава амега фурицүгото коозуйни нару осорега ару гэж юм тийм ээ. За Кономама амега фурицүгото гэхээр хэрвээ энэ ма бороо энэ хിവэрээ одоо тий фурицүгото одоо орч үргэлжил бол коозуйни нару осорега ару гэхээр үер болох магадлалтай. Коозуй гэдэг нь болохоор үер болох магадлалтай гэж. Дараагийнх нь地震の影響で
Деншага тумаару осоорыг аримаас гэхээр газар хөдлөлийн улмаас галт хэрэг зогсоох магадлалтай гэж бичсэн тийм ээ. За дараагийн харъя. Инфлюензага 류코스로 осоорыг 아루노데 주의시대 고타사 гэхээр инфлюенза гэдэг маань болохоор томуу. Энэ бол томуу хэлж байгаа Японд. Японд болохоор инфлюенза гэж хэлдэг. За томуу 류코스로 осоорыг 아루 гэхээр дэлгэрэх аюултай учраас бүр их олон их болох аюултай учраас 주의시대 고타사 гэхээр анхаараарэ гэж орчиж байгаа гэсэн.